Цэрээр босоороо 2 дахь өдрийнхөө эхэллээ. За ингээд 2 дахь өдрийнхөө гэсэн юм хэвлээд шүдээ угаагаад за гүүхэд бэлэн боллоо. За ямар ч хэсэг өмнөх өдөр бол би нэлээд болгарсан маш олон нөхдөөд хүмүүс бас зөвлөгөө өгсөн байлаа. За ингээд хөнгөн тасгалаас хүндрүүгээ шилжсэн зүгээр гэсний дагуу 10 минут бол дороо гүйж дууслаа. За ингээд найзуудын хүмүүсийн өгсөн зөвлөгөө ёсоор бас тасгалаа хийж эхэллээ. Шил гар бол нэлээд болгарсан байлаа. За энд ялангуяа манай дотны нөхөр Эрка найз маань бас иймэрхүү дасгал хийвэл зүгээр сонголт руу орвол зүгээр гэсэн учраас Эрка найзынхаа зөвлөгөөгөөр өнөөдөр нэлээд дасгал хийлээ. За ингээд өглөөний цайгаа ууж аваад хувцас сольж аваад октоудаа уламжлалтаар сургуульд нь хүргэж өглөө. За өнөөдөр 11-р сургууль 6-р сургуулийн дундтай бяцхан номоо өгсөн сайхан эрэг хандлагатай уулзалтууд бас болж өнгөрлөө. За ингээд өнөөдөр сургуулиуд дээр үндэсний дараа гэртээ өдрийн цагаа ирж байгаа гэдэг дахиад нөгөө 400 гаруй шатаа алхаж гэртээ ирлээ. За өнөөдөр машингүй өдөр болгож ажил руугаа дандаа алхсан биш харин хот ийм гоё үйлүү гэмээр гой газруудыг бас үзэж явлаа. За нэг мэдсэн орой болцсон гэрлүүгөө бас алхаад ирсэн гэрийнхэнтэйгээ үүдэн таарад эхнэр бас эрүүл мэндэд тусдаа гэсэн хэрэгтэй одоо хүнсний бүтээгдэхүүнүүдийг авсан байлаа. За ингээд готлаа солиод өглөө 5 чаглаа гүйцсэн чи хөл нэлээ эвгүүцсэн. Өнөөдөр гүйцтэйгээ бас гүйж дасгалаа бас давхар эхлүүллээ. За 10 минутын гүйлт бол харцсангуй бас дажгүй хялбар санагдлаа. За нэг мэтгэл 10 минут болцсон байлаа. За ингээд нөгөө булгаа гарын булгарсан хэсэг бол арилахгүй байлаа. За дасгал сонголтуудын дасгалуудыг төлхөө хийлээ. Огноос үүлдээ өөр дээрээ суулгаж байгаад өнөөдрөөс эхлэн сонголт болон эзний дасгалууд руу нэлээ орлоо. За ингээд ямар ч хэсэг 2 дахь өдрөө даван ард нь амжилттай гарлаа. За ингээд үнэтэй зөвлөгөө өгж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд хичээгээд авах болноо. Өөрийгөө ялан дийлэх 40 настай хүн 18 шиг өсөж чадахгүй челленж юм аа 2 дахь өдөр инхүү амжилттай өндөрж байна. 2 дахь өдөр хацсангуу бас гайгүй байлаа. Надад зөвлөлт туссан, миний бичлэгэнд орох зөвлөгөө өгсөн нийт хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Маргааш уулзцай баяр та.